아. Өглөөний цайнд ийм юм атлаа. Ийм юмд суугаад буудалтай ирлээ. Хөөрхийн нөгөө хүн тэрэг гэдэг чинь жижигэн болгоцсон юм биш. 1 ёоны гээд тэгсэн чинь ингээд 7 ёон болчихсон байна. За өнөөдөр ирээнд байгаа 2 дахь өдөр маргааш өглөө хот руу явнаа. Өглөөний мэнд. За Ирээн хотын нэг өглөө нэг иймэрхүү. Одоо бид нэр хөх хот руу машинаар явах гэж. Тэгээд та нарт нэг юм үзүүлэе гэж бодоод бидний буусан буудалд ингээд өвөр Монгол гэрүүдсэн байхгүй юу? За тэгээд өвөр Монгол гэрүүд ямар байдгийг харуулъя гэж бодоод би ч гэсэн анхудаа харжлаа л та. Гэтэ энэ нөгөө нэг манай тэрэлж мэрэлжэд байдаг шиг нөгөө гэрийг дуурайгаад нэг хийцэн байдаг штэ цавхтай. Их тийм л юм байна. За нэг иймэрхүү гэр бааз шиг. Гэхдээ бид нэрээ нөгөө нэг буудалд нь буусан л та. Тийм байт юм байна. Сайн уу? За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Шинэ влогтой эргээд тавтай морил. За өмнөх бичлэгүүд дээр жоохон хэсэг явсан байгаа. Тэгээд одоо л бичлэгийг эхлүүлж байна. Тэгээ өнөөдөр хөх хот руу явах гэж байна. Тэгээд одоо машинаа үлээнгээ буудалтаа байж байна. Тэгээ хотод очиод тэр хаваар үзээд усан парк, аватар, мини аватар ч гэлөө те. Тиймэрхүү хэдэн плантай байгаа. Тэгээд бичлэгээ үргэлжлүүлээд үзээрэй. Тэгээд энэ влогоороо хөх хот руу хэрхэн яаж явсан туршлагаасаа та нартай хуваалцсан. Тэгээ та нар маань ч гэсэн өмнө ханшийн хэлээ явчингууд дараа нь гоё аялал төлөвлөөр аль болох мөнгөө хэмнээд хэм зардлаар альцаагаарай. Замаараа буугаад нэг тосгон юм уу суурин газарт ирлээ. Тэгээд ийм бичгийн хаваад явлаа. Дэлгүүр нь иймэрхүү юм байна. Энэ газар болохоор манахаар нөгөө нэг юу зүүн хараа баруун хараа эднэр шиг тийм үйлдвэрийн аж ахуйтай ийм суурин газар юм байна. Тэгээ энэ газар дандаа хятадаар ярьдаг өвөр Монголын суурин газар юм ээ. Хоёр зарим авсан. За хөдлөө. За буудалтаа хүрээд ирсэн тэгсэн чинь ингээд шууд доор нь ийм зах байгаа хгүй юу? Яг монгол шиг энэ хараа. Дүүрэн чихээр энэ хараа. Бүр өрөн байна. Вау, өвөр Монгол гэх юм бол алцахгүй байна манайхаа. I like it. За тэгээд тэнд нөгөө монгол хоолнууд ёо. Асарсан байх штэ. I'm so happy. Яра. Хоолнууд нь хараач. Ингээ ааруулнууд бас төрөл бүрээрээ тэгээд амар гоо сүн ааруулны юм чихэртэй. Өстой гоё юм байна. Chicken euro ма? Yoga. Аа. Нөдө хайлмаг юм бах та. Ёо, өвөр Монгол ирүүл бүр алцахгүй мэн үү. Гэт нэг тийм шинэ газар ирэх юм гоё яд юм аа. Үгүй юм айгуу гоё сүн амтарсан. Гэтэ юм тийм нэг буурай суу заяа. За, өвөр Монголд ирсэн эхний бол Euro мен энэ яг California доор иддэг байсан. Юу байна? Шилтэй бол. Nice. Үнэ нь болохоор жижиг нь 22 яана гэсэн. Хямдхан. За хөх хотод өрөөндөө ороод ирсэн. Гоё өрөө байна. Одоо 1 цагийн дараа бид нар юу лугаа дэлгүүр хэсгээр гарнаа. Оо, карта хийгээгүй. За, буудлаасаа гараад одоо нэг худалдааны төв рүү явж байна. Энэ метроных нь буудал юм байна. Тэгээд доош ороод
Бүх юм л айгүй гоё. Англиар, хятадаар, өөр монголоор. За нэг хөх хотох монголчуудын групп дээрээс хаашаа явж болох уу гэд газрууд хараад тэгээ Wanda Plaza гэд ийм газар манахаас нэг 10 минут талхал гарчих юм байна. Тэгээд энд ирсэн. Тэгээ энэ IMAX эднэр байна. Тэгэхээр яг нэг хүмүүс тэгээд заахгүй юу. Монголоор л Шангрила гэдгээдсэн. Тэгээд амар гоё хараад баярлсан юм тэнд мак байна. Мак иднэ. Энэ легон дээр энэ араа ямар хөөрхөн юм. Морин ууртай ингээд лего ийсэн ш. За, Намбин парк дээр ирсэн. Энд гоё ашиг гарагч байна. Нүгээр юм хоолны газрууд байт юм байна. Энэ болохоор нөгөө нэг хүмүүсийн ирээд байдаг юу усан парк гэсэн. Маргааш энэ аватар дээр усан парк хангалттай биш бол ийш ирнэ. Энэ хөрхэн завин дээр суусан байна. Энд юм бууддаг юмтай. Тэрс нь амар гоё юм байна. 20 минут арай дуртай юм байна. Гоё юм байна. CJ7 ямар хөөрхөн юм бэ? Энэс гоё юм аа. Ингээд захтай. Бүр амар гоё юм байна. За бид нар нөгөө юмдаас авсан чи бороо орчлоо. Тэр хэсэг бид нар гоё юм байна. 顺风顺水顺财神，报富报美报桃花。木蹄羊肉串3元1串。За ийш авсгалээрээ одоо нөгөө Асыг харагч дээр нь суух гад явж байна. Гадаа амар бороо орсон. Тэгээд нөгөөдөр бид нар дахиж ирээд тэр морин дээр суухаар шийдлээ. Тэгээд одоо болохоор энэ Асыг харагч дээр сунаа. Ийм юм байна. Гоё харагдчих. Нөгөө нэг кабин айгу хөөрх юм лээ. Кабинийн дотор нь юм гоё юм шиг. Энд бүр хоол молтойгоо ороод ирчих болох юм байна те. Өдөр нөгөө баахан тоглож моголж байгаа л. За саяны явсан хэсэг ингээ дээрээс харагдчих юм. Гэтэ би Асыг харагчнаас ч байгаа яа гэдэг. Энэ гэрэл нь замынхын гэрэл нэг юм хөө юм байна. Өглөөний мэнд. За хөх хотдох 2 дахь өдөр байна. Өглөөний 8 цаг өнгөрч байна. Тэгээд бид нар болохоор одоо аватар эднэр гээд нэг тийм усан парктай газар руу очино. Хөөхтэй өглөөний иймэрхүү л байна. Өчтөр айгүйх бороо орсон. Хүмүүс нь ингээл нөгөө нэг бэж шиг дугуй муугаа унаал. Агаар сэлхэн гоё юм уу? Яг Монгол шиг тэгэл ямар ч тийм humid байхгүй, агаар нь таалагдчих байна. Тэгээд өчтөр мак орсон макийн хүн нь ингээ монголоор яриад ер нь айгүй тийм илгэмсүү санагдаад хятадын орчинд монгол ингээд уур амьсгалтай гэх юм уу? Гоё юм байна. Таалагдчих байна. Ногоо сонгон тарьсан бах юм. Бид нар ингээд нөгөө газар ирсэн. Гэтэ амар мини аватар эднэр гээд амар сүртэй нэртэй мөртлөө гадна тал нь ийм сонин газар байх юм. Дотроо ороод гоё л гэж найдаж байна. Энд ингээд жижиг айлан байна. Гоё гоё цэцэгнүүд байна. Нөгөө газараа ирсэн. Энд харагдаж байна. Гэтэ төсөөллөөс мэдгүй ороод харъя. Ямар ч гэсэн одоогийн байдлаар нэг тиймэрхүү л газар. 69 байна. Үүд нэг иймэрхүү юм байна. Гадаа гоё яана. Өчтөр нөгөө бороо орсон. 验证成功，验证成功。
За ийм юм байна. Орсон ч гоё юм шүү. Монголд яваад идэг гинэ. Ийм юмд суугаад ингэ явд юм байна. Нөгөө ачаа тэш шиг. За ингээд дээшээ ингээд гараад шилэн гүрэн дээр очих юм шиг байна. Өстой гоё юм аа. Гадаа өстой гоё яана. Энэ хараа. Яа. Шил биш юм шиг байна. Би таарах гэсэн юм. Уулан дээр гараад ирсэн. Одоо энэгээр зөндөө юм байна оо. Суух үгүй юм мэдэхгүй байна. Энэгээр хүмүүс иймэрхүү. Уулан дээр авчирч байгаа л нисгээл ах юм шиг. Яна. Oh, Vicente. Ангана. За, энэ дотор болохоор юм бүхэл хоолнууд байна. Гоё болсон юм. Саяны буфетнээс энийг авчлаа. Манайхын нэгөр хоол авч байна. Буфет нэр нь гоё юм байна. Энэ хүний 58 оны энэ буфет айгу зүгээр юм байна манайхаа. 11:30-аас 2-ын хооронд ажилладаг. Тэгээ хоолод нь айгу гоё юм байна. Тэгээд эннийхэн үнийг нөгөө анх плед авахдаа хамт авчиж болт юм билээ. 200 хэд 10 дээрээ 58-аа нэмээд 268 гэсэн. Гоё юм байна. Энд ингээд шилэн гүрлүүгээ гарахдаа ийм онгоцны ачаа тээврийн одоо хэсэг шиг өөрөөсөө цаашаа хараа суугаад ингээд дэше гарчт юм байна. За сая тэндээс Бид ингээд ирлээ. нэг шүлдэл хаарсан. Яагнаас энэ дүүр ингээд явчихсан юм. Төрөнд суудсан болохоор явсангүй. Тэгээд тэнд шилэн гүрэн харагдчихэв. За дүүжин гүрнээр ирсэн. Боловч хүмүүст юм байна. Энэ ингээд хөдөлдөг гүр юм байна. Ямар гоё юм бэ? Яа, энэ хэдэн метрийн өндөр юм болоо. Гүр нь хөдлөд шүү дээ. Тэнд нөгөө төрөнд атсан. Тэр хэсэг дээр нь пранк байд юм байна. Тэсэн чи би бүр тэрийг нь мэдэрсэн ч бүр. Хүмүүс сандраад. Энэ араа бүр гараа явчлаа шүү. Энэ араа гадаа нь явж шүү. Үе өдөөс гүйлээ. Яг манай кики шиг унтчих шүү дээ. Аадаг. Эксигтэй. Аадаг. Ямар өөлхий. Нара хоол нэхэд асуучаад тий яасан гоё юм чи. Ой, тэр үжи. Өгдөг юм нэ нөө. Үжи би хараа дэрий. Гүштэй. Бүх хамтанд өгнө гэсэн. Тийм үү. Энэ ингээ ундааны сав онгойлгодог гинэ. 直接抠开，几瓶盖儿，挺起的。 Аа. Маш бэн. Гоохоо. Бэкграунд болоод шүү дээ. Хөрх юм бэ та хоёр?
Энэ хажуудаа нэг найзтай. За амтны үрэл нь ерөөхдөө дуусчихин. Тэр доор юм байна. Тэгээ энэ газар ерөөс бол бараг монголчуудад зориулсан газар юм байна дөө. Ер нь явж байгаа хэлж байгаа хүмүүс нь бүр 60-70% монголчууд байна. Тэгээд доор дөнгөж эхлэхэд монгол нөгөө нэг тренд болж байгаа юмнууд явуулсан. Тэгэхээр ерөөсөө л Монголд нэг ийм байгуулагдсан юм шиг л санагдлаа. Тэрнээс биш яг өөр орны одоо иймэрхүү зугаа цэнхлийн газруудад ер нь дандаа л тэгэл гадаадууд л дээ шүү дээ. Энд бол тээ монголчууд л бэлтжиж байна. Панданууд дандаа л нэг юм залхуу байх юм аа гэж хараач. Харин ч наашаа нүрээ харуулж зарим бүр цаашаараа сууж идэв шүү дээ. 2006-нд төрсөн дээ. Үу яа их шилэнтэй цэцүү панда шүү дээ. Чамаас юу юм бэ? Нэг сараар ах. Игч биш дээ, эмэгтэй. Бүр жоохон байгаа. Үгүй ээ тийм үү? Аа тэр цаана. Үгүй ээ чи. Тэр. Чи жоохон. Бүр цаана бүр одоо нэг байгаа юм шүү. Тэр юугаач мэдэх энэ хараа. Завсраагаа. Яаж. Энэ хараа. Энэ хараа. Миний гүтэж гэдэг. Тэгээс босаа идэл. Модын идэл. Ти яашин гой сойж байгаа юм бэ? За, усан паркт ороод ирсэн байна. Жохон тийм нэг чихтэй яг нэг 50-ны гадаа цаг агаар шиг юм байна. Анх удаа усан паркт орж ирж шít. Гоё юм шиг санагдаж байна. Иймэрхүү юм байт юм байна. За, усан парк нэг иймэрхүү тэгээд энэ дунд уцаа аваа явна гэдэг бол айгүй хэцүү юм байна. Одоо уцаа цаашаа хичээд enjoy байлаа заяа. Одоо 5 чиг уц хоёроо авиж тавья гэж бодлоо. За өглөөний минь өнөөдөр маргааш бид нар буцна. Тэгээд манай буудлын дээр юм худалдааны төв байт юм байна. Ер нь бол тэгээд яг л өвөр монголчуудад монгол гэсэн юугаа хадгалаад үлдсэн. Ерөөсөө хятад юмныг хаалгаа. Тэр нь айгуу таалагдчихээн. Тэгэл ингээл юм хөөрөг мөрөг гэл бүгдийн л зарт юм байна. За бид нар хотын метронд орж ирсэн байна. Ингээ бүгд монгол хүчтэй байсан. Монгол хүчин ихтэй ямар өгсөн жижиг юм бэ? Бид нар бүр унших гэж бүр хэлдэм байна. Ингээ хэлж байна. Одоо нөгөө нэг юу зүг баг. За өчтөр нэг аватарын амтны үрэлээр орсон бол өнөөдөр яг Хөх хотын төвдөн байдаг амтны үрэлэнд ирж байна. Буудлаас гараа метронд суулаа, баасан суулаа. Тэгээд нэг жоох алхаад энд ирлээ. Өчтөрийн болохоор хангалттай биш нөгөө айгуу жижигхэн байсан дээ өнөөдөр ингэ. Тэр замаа. Би замдаа оролдоод хамтсан тэгээд юм шүү байна. Тэнд болохоор тийм усан ориглоор байна. Альмаа арчиж идээд шүү дээ. Альмаа арчаад шүү дээ. Тийм, талгын нүдэд өстэй. Тэр удаа. Модон дээр юм. Амтны үрэлэнд одоо ингээд нөгөө юм машин байдаг шүү дээ. Тэр нь сумаад явж байна. Түрүү нөгөө машин хөлсөлсөн нэг бол тэр нь дэмий ээжтэй. Зүгээр эндээс суудсан бол бас болох л ээж. За энэ уулын орой дээр дахиад шатаар бахан гарсан. Тэнд Хөх хот харагдаж байна. Тэгээд зэрлэг амьтад нь болохоор яг энүүгээр байт юм байна. Харагдаж байна уу? Тэр энэ бар. Яа дахиад одоо дээш амар их явна. Энэ нэг шилмүс модон ой юм байна. Тармил үнэр нь бүр амар гоё. Нөгөө нэг Хинтэн аймгийн Биндэр сум билүү яг шилмүс модоор тойрсон нэг сум байдаг шүү дээ. Тэрний үнэр шиг амар гоё уншиж чинь тэгээд Хөх хотын амтны үрэлэн нэлийн дээшээ ингэж халахуулдаг юм байна. Тэгээд уулаа ороогоо цаагуур нь буцаад буудаг гинэ. Тэгээл ер нь явж явах замдаа энэ доогуур нь түрүүн чон байсан. Сая бар байна. Ингээл үзээд замаараа явчих юм байна. Бас гоё шийдэлч юм шиг. Газар нутгийн хэрвээ баг бол уул руугаа ингэж авируулангуудаа доогуур нь амттай үзүүлээ. Тэнд арслан байна унтж гинөө.
Тэр баваа гаралтай амар хөөрхөн. Сожиг нь харалтай. За тэр дээрээс буугаад тэмээнүүд дээр ирлээ. Энэ тэмээнүүд нөгөө нэг яг тэмээн гоё биш. Хамгийн гол нь тэмээний байрлаж байгаа газар нь тэмээтэйг айгүй гоё зөгцөж байгаа болохоор бас амар содон гоё харагдчихна. Ёо энэ одоо алхаад явж байхад энэ гоё агаар байгаагүйсэн бол бүр шатаж өгсөн. Яг хятадд байгаа нөгөө бэжмэж хүндээсэн бол бүр амар халуун байх болоо. Уг нүсээ задгаад тавьсан юмсэн тэгээд халууцаад боочлоо. 几个小进不去，从这个大窟窿进。 За маргааш бид нар явна. Тэгээ сүүлийн мак. Өөр хоолнууд байна л да гэхдээ мак л идмээр байна. За энэ болохоор Мандагийн гадаа байдаг night market юм байна. Ингээд бодоо. Юм идсэн мөх тэр юм том хармаг байна уу? Одоо л нэг тийм өөр хотод ирсэн мэдрэмж төрж байгаа юм. Гэтэ одоо нөгөө орой 10 цаг болж байгаа болохоор харамсалтай нь харих гэж байна. Өгний нүгээр ингээд бүр хандлаа явмаа. Таанч чадахгүй нэ. За ингээд энүүгээр бүр ингээд энүүгээр юм ногоонууд байна. Оо ямар гоё энэ таалтнууд бүр юм болоорой. За өнөөдөр буцна. Тэгээ тэрнийхээ өмнө энэ аквариумд ирсэн байна. Энэ хүний 78 оног нэ. Аквариумынх нь Хохот Ocean Aquarium. Чийлэрч байна. Энэ чинь далайн хав гэдэг лөө далайн ахаан хавна. ингээд усан дотор байж байгаа. хамгийн хөөрхөн эднэр баг шүү. Бид нэр энэ аквариум руу орсон. Одоо тэгээд гараад ирлээ. Ерөөсөө таалагдсан бүх яг л байдаг юмнууд байл. Гой савтай цавэ. За одоо Набао парк яваа. Аль дээр ороо ирсэн ийм гоё мэн 2 давхар тэгээ энэ цууд юм лөө гэж бодож байна. Энэ ингээд дээшээ хөөрөөд нөө аль дээр алсыг харагч гээд байсан. Тэрэн дээр суухад энэ өнгөгсөн байхгүй. Тэгээд энэ дээр суудсан байна.
нөгөө түрүүний хаалга байна. Гоё гац. Би сая нөгөө нэг тэр өндөр дээр суусан. Тэгээд юу юм бэ? Айгуу гоё мэдрэмж байсан. Гэхдээ жоохон дотор мохоо оргоод байна. Одоо дахиж юм дээр суухгүй. Гадна бид нар бас сүртэй юм те. Дисней шиг. Йоо, ингэ шиддэг юм амар шүү дээ. Би энэс айгаад ид. Нар бүр амар хурдан хөөсөр ийцэн. Зурагнаас илүү яг ийм гарна гэдэг гоё юм аа. Энэ гоё юм аа. Аймаа яваад. 2 хоногийн өмнө алсыг харагч дээр шүн суусан. Одоо болохоор ингээд өдөр суух гэж байна. Түрүүнд бид нарт хилэнээр суусан. Амар агастай. Тэнхник гэр баацлах шүү. Тэстэй юм байна. Хотын дээрээс нэг иймэрхүү харагдаж байна. Нэлээд том газар нутагтай айл юм байна. За бүх хоттой сүүлийн бичлэгээ энэ алсыг харагч дээрээс хийж байна. Тэгээд өнөөдөр бид нэр хотоос хөдлөөд хөдөөний одоо малтай айлтчаад нэг юм уу 2 хоноо тэр бас амар сонирхолтой байх гэж бодож байна. Та нартаа өвөр Монголын малчин айл ямар байдгийг бас харуулъя. Надад бас сонирхолтой байгаа. Тэгээд 2 хоногийн өмнө нөгөө орой суусан бол одоо зориод та нартаа бас өдрийн хотыг харуулъя гэж бодоод алсыг харагч дээр нь сууж байна. Энэ бичлэг маань зөвхөн аялын бичлэг байгаа. Энэний дараа болохоор өвөр Монгол болон хятад амтан төвшингаа бүх хот руу аялсан туршлагаасаа та нартаа хуваалцсан. Тэрэн дээр нь болохоор та нартаа бас зөвлөгөө өгөөд те маш олон монголчууд хотод ирдэг юм байна. Ерөнхийдөө яг Монголдо байгаа юм шиг хаа сайгүй л монголчууд аялаа явж байгаа. Тэгэхээр бас энэ чинь бас хятад хэлгүй бас жоохон хэцүү юм байна. Худалдааны амиа хийхэд дээрээс нь энэ тэндээс билет авах ч юм уу те. Тэгэхээр өөрөө юун дээр авсан болон аль билетийг нь авах хямд байдаг. Аль нь одоо дажгүй гэх мэт тиймэрхүү зөвлөгөө бичлэгийг та нартаа зориулж хүргэх болно. За тэгээ бичлэгтэй минь үргэлжлүүлэх хамт байгаарай. Энэ нөгөө нэг манайхаар хоргын тогоо юм байна. Дотроо 8 ширхэг галтуулын дэлбэрлэлтийн явууллаа. Тэгээд тэр болохоор нэгэн тиймэрхүү машинууд над тийшээ гарч юм. Гадаа баймар сэтгэлтэй. Энэ юм Монгол, өвөр Монгол гэрүүд ч хийжтэй манайх нөгөө нэг юм зүгээр шаврал хийсэн байдаг шүү дээ. Гэрэн шиг. Тэгээд юм байна. За гэрийнхэн доторх нь болохоор ийм юм байна. Энэ зүгээр өөрсдөө л байрлалт юм шиг байна. Тоон нь юм. За тэгээд тэр Баян цагаан гэдэг эднийх болохоор аймаг хошуу сум гэж явдаг гинэ. Аймаг нь болохоор манай аймаг бол арай том. Тэгээд энэ болохоор аймаг сум хоёрын донд хошуу гинэ. Шорлогоо ингэж хийх юм байна. Энэ ингээд галтуулын дэлбэрэлтэй юу байна? Энэ болохоор том. Йоо, энэ бороо орлоо яана. Эндээс гоё ингээ харагдах юм байна. Даанч бороо орох гэж байгаа болохоор тийшээ нэр явж чадах юм байна. Эндхийн нөгөө үндсэн хувцас нь болохоор сасрын нисгч хувцас гэдэг юм байна. Өвөр Монголын Баян цагаан гэдэг
огшоонд ирсэн. За Өвөр Монголын хөдөө айлд ирсэн. Тэрүүгээр малнууд нь бэлчээд энд нэг айгүй сонин сод нэг амтан байгаа. Тэрийг харуулъя. Тэр дахианы гушуун. Ой. Яаж яана чи? Биний хамгаалаад идэв юм лээ. Тэр нэг амтан. Гушуунд нэг юмтай. За ингээд ерөнхийдөө энэ аялын бичлэг энд хүрээд дуусч байна. Өнөөдөр болохоор ирээн хөдлөөд тэгээд ирээнээсээ цаашаа гэрлүүгөө явна. Тэгээд ирээнд үзүүлж харуулах юм байхгүй учраас ингээд энэ удаагийн влогоо дуусгая. Энэ айлын бүх өхөрнүүд нь нэртэй гэсэн. Тэгээд нэрээр нь нутгаар шууд хардаг. Тэр чинь муу толгой гэдэг хаа баг. Тэгэхээр муу толгой гар гэтгэнгүү шууд өөдөөс харт юм лээ. За тэгээд энэ удаагийн аялын бичлэгийн түргээд дуусгая. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэг мэдээж Өвөр Монгол болон Хятад хамтдан тушингаа энэ аяллахаа зардал мөнгө хэрхэн хямд зардлаар аялсан тухайга та бүхэнтэйгээ хуваалцсан. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.